За ээлжид бичлэгтээ тавтай морил өнөөдөр та бүхэндээ Кассандра Клэр зохиолчийн Ясан хот номыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. За номынхоо үйл явдал руу шууд орцгоё. За ном маань Пандемониум гэдэг клубт өсвөр насны хүүхдүүд орохоор очрлож байгаа үйл явдлаар эхэлдэг. За энэ клуб нь болохоор зөвхөн өсвөр насны хүүхдүүдэд үйлчлэгээр онцлог шөнийн цэнгэний клуб байгаа. За тэгээд энэ клубт орохын тулд заавал очрлож ордог. Очрлохдоо өөртөө ямар нэгэн хүйтэн зэвсэг байгаа эсхийг шалгуулж ордог байх нэ. За энэхүү очрт болохоор номын маань гол дүр Клэри өөрийн хамгийн сайн Саймоны хамт зогсож байдаг. За Клэрийг өвдөх юм бол 15 настай. За улаан шаргал өнгийн үстэй, гүн ногоонгийн нүдтэй, жижигхэн биетэй ийм охин байгаа. За Саймоны өвдөх юм бол өндөр ив хаагүй биетэй, нүдний шилтэй тийм хүүхэн байгаа. За Клэри Саймоны хувьд гэх юм бол бүр хар багасаа найзалсан. За Саймон бол 16 настай. За гэтэл очрлоод байж байтал ийм цэнхэр үстэй маш царайлаг хүүхэн харуулж шалгуулж байдаг. За тэрхүү хүүхэн болохоор баруун гартаа нэгэн саваа барьсан байдаг. За тэгээд тэр харуул тэр хүүгнээс энэ ямар учиртай саваа юм бэ гэхэд энэ бол зүгээр тоглоомоо. Энэ анимийн дүрслэлтэй аним дээр гардаг ийм саваа гэж хэлээд тэр хүүгэн ордог байгаа. За тэр хүүгнийг болохоор манай Клэри жоохон хараад шохорхож байгаа байдлаар гардаг. За ном маань ерөөхдөө бол Клэри гэх энэ охины өнцгөөс харж бичигдсэн байдаг. За зарим тохиолдолд босод дөрүүд орж ирдэг ч гэсэндээ ихэнхдээ Клэригийн өнцгөөс л харж бичигдсэн гэдгийг бас анхааруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За Клэри маань л өөртөө маш итгэлгүй, өөрийгөө хизээж хөөрхөн гэж боддгоо. Өөрийгөө бол зүгээр л жижигхэн биетэй, тэгээд ээжигээ хизээж гүйцэхгүй царайтай, гой бийгүй тийм охин гэж боддог байгаа. Тэгээд Клэри болохоор тэр цэнхэр үстэй саваа барьсан хүүгнийг хараад яасан дайчгүй хүн бэ гэж хардаг. Харин хажууд нь зогсож байгаа Саймон зөвхөн Клэрийг харж идэг. Тэгээ Саймон Клэрийг тэр хүүгнийг шохорхож байгаа анзаарангуудаа энэ хүүгэн чам таалагч нүг гэж хэлдэг. Клэри хариуд нь болохоор энийгээд өнгөрдөг. За ингээ Саймон Клэри ч гэсэндээ клубын хаалгаар орхолдог. За шөнийн клубт ороход болохоор маш олон хүмүүсийн тэнд бүжгэлж идэг. Тэгээд Клэри Саймон хувьд гэх юм бол нэг газар зогсоод зүгээр л хөдөлж идэг. Тэгээ яагаад гэх юм бол маш олон хүнтэй учраас чөлөөтэй бүжиглэгч орон зай байхгүй. Тэгээ Клэригийн хувьд гэх юм бол ер нь жоохон бүжиглэх гэхээсээ илүүтэйгээр эргэн тойрноо харж идэг. За ялангуяа нөгөө өмнө нь шохорхоод байсан цэнхэр үстэй залууга хараад байждаг. За одоо цэнхэр үстэй залуугийн өнцгөөс энэ ном маань гарч ирнэ. За цэнхэр үстэй залуу бол эргэн тойрноо хараад надтай бүжиглэх охин байна уу гэж байгаа анцтай харж идэг. Гэтэл нэг цав цагаан урт даашинцтай, урт хар үстэй нэг охин түн рүү харж инээмсэглэдэг. За тэр цэнхэр үс гэдээ нэрлэжээ. За цэнхэр үс болохоор тэр охиныг тоочгэлдэг. За ингээ гадаас нь зүгээр харангуй тэр цэнхэр үс залуу тэр охинтой сэтгэж байгаа боловч яг үнийг хэлэхэд тэр цэнхэр үс залуу тэр охиныг алахыг хүсэж идэг. Тэгээ тэр цэнхэр үс залуугийн бодолд юу гэж ордог вэ гэхээр энэ охины цус ямар амттай байдаг болоо. Энэ охины цусыг миний ам руу орж байгаагаар төсөөлөх юм болол гэж бодоод байждаг байхгүй. Тэгээд тэр охин руу хараад орин доддог. Харин тэр охин ч гэсэндээ тэр цэнхэр үс рүү хараад инээмсэглээд клубын болонд байдаг хаалга руу догтдог. Ингээд тэр охин өөрөө төрүүлчэр клубын болонд байгаа хаалга руу очоод тэр залууг дуудаад тэгээд тэр залуу тэр охинтой хамт тэр клубын болонд байгаа хаалганы цаана ордог. За одоо эргээд Клэригийн өнцгөөс гаргаж байгаа. Клэри болохоор тэр залууг шохорхоод харж итэл өөр нэгэн маш үзэсгэлэнтэй охиныг олоод харсныг нь бол мэддэг. Тэнгүүтээ мэдээж өөртөө итгэлгүй болохоор тэндээ намайг чааш тоохов дээ. Мэдээж ийм үзэсгэлэнтэй гуайлаг охин байхад намайг тоож харахгүй дээ гэж бодоод байжсэн. Тэгээ тэр хоёр бол баг би бинтийгээ унтах гад тэр клубын болонгийн хаалгаар орох ч даа гэж хардаг. Гэтэл тэр цэнхэр үст тэр цагаан даршинстай охин клубын болонгийн хаалганы араар орсон дараагаар яг тэр хоёрын араас хоёр сүдэр дагаа явждаг.
За Клэрийг авдах юм бол энэ нь маш хачирхалтай санагдана. Тэгэд магадгүй энэ хоёр сүдэр сэмхэн дагаж явж байгаа учраас гинт хэрэгтэн байж магадгүй тэр цэнхэр үстийг дээрэмдэх ч юм уу эсвэл алхаж ч магадгүй гэж боддог. Тэгээ бодж итл Саймон хөөе Клэри чи миний юу ярьж байгааг сонсож гин үү? Чиний ээж надад таалагддаг гэж би худлаа ярьсан юм аа гэж Клэрийн анхаарлыг татах гад Клэрийг цогтөг. Тэнгүүд Клэри эргэж харангуйтаа Саймон чи харсан уу? Саяны тэр цэнхэр үстэй залуу гэсэн чи Саймон чиний нөгөө шохорхоод байсан уу? Тэр яасан гэж гисэн чи тэр нэг охинтой тэр хаалгаар орчлоо гингүүт нь Саймон санаа намарсан балтай. Тэгээд яавал гэж тэ гэсэн чинь үгүй тэр хоёрын араас хоёр маш шижигтэй хүмүүс нууцаар дагаа явж исэн гэж хэлдэг. Тэнгүүт нь Саймон нэрээ үг гэд нэрээ би юу гэж худлаа ярих вэ гэд чи харахгүй байна тэр хоёрыг гингүү Саймон ерөөсөө юу ч алж хардггүй би юу ч алж харахгүй байна гэдэнгүүт нь тийм үү гэд тэгсэн чинь Саймон за Клэри чи ингээд зогсоод хүлээж би очоод харуул удаад ирээгээд яваад өгдөг. За ингээд Саймон харуул дуудахаар маш олон чигчилсэн хүмүүс ааштай тэр хүмүүсийн дундуур ингээд зүсээ цаашаа яваад өгдөг. Клэри бодохдоо Саймон очоод харуулыг дуудаад иртэл аль үжээ энэ хүмүүс саяны тэр цэнхэрстэй залууг алчих юм байна гэж боддог. Клэригийн хувьд бас санаа зовж байгаа шалтгааны үг гэхээр тэр хоёр сүдэр тийм гялалцсан зүйлийг авч явж байгаа юм шиг харагдсан байна. За тэгээ Клэри шийдээд шууд тэр хаалга руу зүгэлдэг. Өөрөөр хэлбэл өөрөө аврах гад зүгэлдэг байгаа. За буцаа нөгөө цэнхэр үстийн зүгээс бичигдсэн номын хэсэг рүү очие. За цэнхэр үст болохоор хаалганы ард ороод нөгөө охиныг шохоргосон гэхээс илүү шүлэнгэтсэн ямар амттай болоо гэж бодсон харцаар хардаг. Тэгээд энэ охины цус миний амар ороход яаж мэдрэх толоо гэж арааны шүлсэн гоожоод тэр охин руу ойртоод яриа өгдөг байгаа. Сайн уу чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа гэж хэлдэг. Гэтэл тэр охин инээмсэглээд тийм шүү гэж хариулдаг. Тэгээд тэр залуу тэр охиныг ойроос харснаа гинт цочоод хоошоо ухардаг. Гэхдээ тэр охин бугуунда зүүцэн байсан бугавчаа гаргаж ирсэн чинь шууд алтан ташуур болж хувраад тэр залууг оруулаход авдаг. За мэдээж араас нь нөгөө нэг Клэрийг харж байсан хоёр сүдэр орж ирээд тэр залууг бариад авдаг гэсэн. За тэгээд тэр хоёр залууг өвдөх юм болоо тэр цэнхэр үстийг хүлээд газар тавьсан байгаа. За тэгээд тэр хоёр залуугийн шаргал үстэй залуу нь тэр цэнхэр үстийг алхаар зэвсгээ өргөөд яг алхаж итэл ард нь шал танихгүй хүний хоолой бэл гэж ярилдаг байгаа. Энэ бол Клэри гэсэн. Клэри тэр хаалгаар орж ирээд маш гайхаж цочирдсан. Анхандаа тэр өрөөнд хинч байхгүй юм шиг санагдсан боловч сайн анзаараад үзвэл нэгэн цайвар өстэй залуу өнөө цэнхэр үстийн дээрээс зэвсэг далайсан хар өстэй залуу нь ард нь зүгээр хараа зогсож идэг. Нөгөө үзэсгэлэнтэй охин болохоор алтан өнгийн ташуур өргөө зогсож идэг байгаа. За Клэри энэ бүгдийг хараад та нар болооч наачаа аллах нь штэ хүн штэ гэж хэлдэг. Гэтэл тэр цайвар өстэй залуу эргэж Клэри рүү маш гайхаж хардаг. Тэгээд чи нэг үнэхээр хүн гэж бодож байна уу? Энэ бол чөтгөр гэж хэлдэг. Клэри итгэдэггүй. Тэгээд тэр цайвар өстэй залуутай бол маргалддаг. Гэтэл яг тэр цайвар өстэй залуутай маргалж байгаа хоогоор өнөө цэнхэр өс чинь гинт босч ирээд цайвар өстийг шууд тарж аваад унгаадаг. За энэ үед болохоор өнөө ташуур барьсан охин түүнийг Изабель гэж нэрлэдэг. Изабель Джейс гэж хашуураад Джейс гэдэг нь болохоор өнөө цайвар өстэй залуу. Джейс гэж хашуурангуудаа Джейсийг хамгаалж тэгээд тэр хэд нийлж агаад өнөө цэнхэр өстийг хутгалаад алчдаг. За тэгээд Клэри юу ч хийж чадахгүй ойрлдог. Гэтэл тэр цэнхэр үст хутгалуусныхаа дараа цус гардаг. Тэр нь болохоор тас харангүй цус байдаг. Гэсэн хэдий хамгийн сонирхолтой нь тэр цэнхэр үст ор мөргөө алга болчдөг. Бүр цусны толовч үлдэхгүй алга болчдөг. Тэгээд Клэри маш гайхаад тэр урлаг хардаг. Тэгэхэд нөгөө Джейс гэдэг нэртэй цайвар өстэй залуу Клэри рүү нэг тийм шоглсон маягтай харангуйтаа яасан би чамд чөтгөр гэж хэлээ эцтэй гэж хэлдэг. Тэгээд цэнхэр өстэй гэх юм бол өвхөөсөө өмнө нэг зүйлийг хэлдэг нь Валентин амьд гэж хэлдэг. Гэтэл Джейс болохоор Валентин амьд биш гэж хэлдэг. Цэнхэр өст болохоор би та нарт Валентины хаана бидийг хэлж өгье гэсэн ч Джейс тоохгүй алсан байдаг.
За ингээд Джейс, Изабель, за нөгөө нэг хар устай залуу болохоор Алик гэдэг нэртэй. За Алик, Изабель хоёр болохоор ах дүүс байгаа. За Джейс болохоор мөн тэдний нэг. За тэгээд Клэри бол үнэхээр юу харсандаа итгэж чадахгүй Джейс рүү харж идэг. Тэгээд та нар сая хүн алчлаа штэ. Би яг одоо цагдаа дуудна гэж хэлдэг. Джейс өвдөх юм бол чи цагдаа дуудав. Цагдаа ирсэн ч би дуурайг олж харахгүй. Дээрэс нь энд ямар ч хүний бий байхгүй гэж хэлдэг. За ингээд ямар ч байсан Клэри айдснаа болоо буцаа гаргаж итэл өнөө Изабель ташуураа өргөөд Клэрийг ороолгодог. Клэри хорсондоо ойролдог. Гэтэл Джейс Изабель түүний зүгээр орхоо гэж хэлдэг. Гэхдээ Изабель энэ бидрийг харсан шүү дээ гэж хэлэхэд наа чинь зүгээр л Мөнди байна гэж хэлдэг. За Мөнди гэж үгс үг гэхээр энгийн хүнийг нэрлэдэг нэгшил гэсэн. За ингээд Клэри Саймоны хамт гэрлүүгээ харж идэг. За Саймон бол яг Клэрийг ингээд Изабельд цохиулчаад байж итл тэр өрөөнд орж ирдэг харуулын хамт. Тэгээд Саймон бол тэр үрийг огтоос олж хардаггүй. Тэгээд Клэри бол тэрийг мэдсэн учраас юу ч туурдаггүй. Тэгээд би зүгээр андуурч харсан байна уучлаарай гэж хэлээ Саймон хамт гэрлүүгээ ирдэг. За ингээ маргааш өглөө болж байгаа. За Клэри бол зурх авьяастай. Тэгээд өөрийнхөө өрөөнд ширээн дээр баахан цаас ингээд тавьсан өчигдрийн үдсэн үзэгдлээ зураа сууж идэг. Гэхдээ өөрөөсөө өөртөө таалагдахгүй болохоор буцаад базаж шидээд ингээд сууж идэг. За Клэригийн хувьд хэвэл ээжтэйг амьдэрдэг. Клэригийн ээжийг бол Жослин гэдэг. За Жослин болвол яг Клэритэй ойролцоо биетэй. Гэхдээ илүү өндөр. Тэгээд им үзэсгэлэнтэй эмэгтэй гэж гардаг байгаа. За Жослин бол сайн найзтай. Тэрийг нь Люк гэж нэрлэдэг. За Люкийн хувьд хэм бол Жослинтэй хар бага сайн найзсан. Клэрийн бараг аав шиг түүнийг халамжилдаг юм хүн байгаа. За Клэри өрөөндөө байж итл бол Люк орж ирдэг. За тэгээ Люк Клэри хоёр хоорондоо өчигдрийн талаар ярьдаг. За Жослин бол охиныхоо шөнийн клубт орсонд нь маш их уурлаж Клэрийг бараг гэрийн хороонд оруулах шахуу загинсан байгаа. За тэгээ ингээд л уцс дуураад Клэри очиж уцаа автал Саймон гэдэг. За Саймон болохоор өнөөдөр Эрик гэдэг Саймоны найз нь шүлгийн үйлчлэг зохиож байгаа. Тэр шүлгийн үйлчлэг нь нэг юм кафед болно. Чи тэрнтэй хамт ирэх үү гэж асуухад Клэри үгүй ээж намайг дахиж гаргахгүй байх. Би ээжтэй муудалцсан. Тийм болохоор би очиж чадахгүй гэж хэлдэг. Тэгэхээр Саймон за халиултай хөвгчлээ штэ гэж хэлдэг. Тэнгүүд Клэри за чи юутай ч манай гэрт хүрээдрээ гэж хэлдэг. За ингээд Люк Клэри хоорондоо жоохон юмраад ээжгэлээр ирээд байж итл ээж нь орж ирнэ. За тэнгуүтээ ээж нь шиг Клэри хэлдэг. Клэри энэ үйл явдал бол ингээд 100 болж байгаа үйл явдал гэдэг нэрээ хэлжээ. Тэгээд Клэри одоо бүгдээрээ цуслан руугаа явнаа гэж хэлдэг. Клэри яагаад би ингээд зургийн дамжаанд явах гад ингээд мөнгө төлсөн. Дээрээс нь Саймон бит хоёр сургуулийнхантайгаа маш их үйлчлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Би тийм хөдөө газар очиод та хоёртай хамт байж чадахгүй гэж хэлдэг. Жослин болохоор ямар ч хариу сонсохгүй яаж иж байгаа л чамтай хамт явна. Чи эсэргүүцсэн ч бай, үгүй ч тэр надад хамаагүй хэлдэг. За энэ бол мэдээж өсвөр насны охинд маш онцгой санагдана. Тэгээд ээжтэйгээ хэрлэж эхэлнэ. За энэ Люк юу гэж хэлэв гэхээр Жослин чи хэрэггүй. Клэри Jonathan биш шүү дээ гэж хэлдэг. Үүнийг бол Жослин таадгүй. За Jonathan-гийн чимбэ гэхэлэр Клэригийн аав байгаа. Клэригийн аав бол Клэриг жоохон бахад осол ороод нас барчсан байдаг. Тэгээ ээжтэйгээ хойлохны амьдэрдэг ахнэ. За ингээ ээжтэйгээ Клэри хэрлээд байж итл Саймон орж ирнэ. Тэгээд Клэри шууд ээжтэй уурсандаа болоод Саймонтай гарын авдаг. Тэгээ ээж нь л араас нь дуудаад дотордгоо. За тэгээ Саймон Клэри хоёр нэг Мексик голын газар очиж хоол идээд за ээж нь бол энэ агоор Клэри рүү байнга залгасаад байдаг. Клэри ерөөс утсандаа хариулдаггүй. Тэгээ нөгөө кафе дээр очдог. За тэгээ Клэри Саймон кафе дээр суугаад Саймон кофе авчих гад явцсан байж байтал ард нэг охин ирээд Саймоны дугаарыг асуудаг. За энэ үед нь болохоор Клэри дургуутсан янзтай. Гэтэ Саймоны дугаарыг өгдөг. За ингээд ажиглаад хэсэг мэл Клэри бас Саймоныг хармалдаг юм шиг байна. За тэгээ нөгөө талаас Саймон бол Клэрт ер нь хайртай юм шиг мэдрэмж тийм юг төрүүлдэг аахгүй мэдрэмжийг төрүүлдэг. Гэтэ Клэри энэ талаар бол ерөөсөө мэддэггүй. Ер нь баг мэдхийг ч хүсдэггүй гэж би бодож байна. За ингээд
буцаад ярианд оръё. За Саймон ингээ кофе авчраад Клэритэй яг хайр сэтгэлийн талаар ярих гад эхэлдэг. Клэри би ингээ найз охингүү гэдэнгүүт Клэри чи угаасаа өндөр гойлог тийм найз охтуудыг сонирхдаг үсттэй, тийм охтыг сонирхдаг үсттэй гэж сургуулийн охтуудыг санал болгоод чи тэрнтэй өрхөж, чи энтэй өрхөж гэж хэлээдэг. Тэс чиг Саймон ингээ үгүй үндэ гэл ярьж чадахгүй байж л ард нэг танил инээд сонсогдно. Клэри гайхаад эргээд хартал нөгөө өчигдрийн клубт байсан Джейс нөгөө мөнхлөг цайвар үстэй блонд одоо үс гэж ярьдэн штэ. Блонд үстэй Джейс ард нь сууж идэг. Тэнгүүтээ хайр сэтгэлийн талаар яриад нөгөөдг нь ойлгохгүй хахад хэцүү өгдөг шүү гэж хэлдэг. Клэри юу ч ойлгохгүй. Чи энд юу хийж байгаа юм бэ гэж хэлэхэд Джейс зүгээр босоод яваад өгдөг. Тэг Клэри араас нь гүйдэг. Тэгээд бас дээрэс нь хэлэхэд Джейсийг хинч харахгүй байгаа нь ойлгомжтой. За Клэри Джейсийн араас гүйхээс Саймон бол ард нь гайхаад хосордог. Клэри гэж орилонгууд Клэри түр хүлээж агаараа би гарчаад ирээгээд тэг кафенаас гараа Джейстэй ярьдаг. За Джейси өвдөх юм бол яах гэж Клэрийг авчирсан бэ гэхлээр чамайг хоож хүрээлэн дээр авчир гэж хэлсэн гэдэг. За хүрээлэн гэдэг газар юу байдгийг ч одоо Клэри мэдгүй учраас би тэр газар руу чи явахгүй гэж хэлдэг. Чи бидийг харж чадсан тийм учраас чи бид нартэй заавал явна гэж Клэрийг бүр дагуулж авах гээд тэнгүүт нь Клэри эсвэргүүцээ байж л Клэрийг уц дахиад дагуулна. За тэг Клэри уцаа аваад чинь ээж нь тэг Клэри жоохон гимшээд ээжтэйг уцаар ярьдаг. Байна ээж одоо би ингээ очлоо гэсэн чи ээж нь үгүй Клэри чи ерөөсө гэртээ битгий ир гэж хэлдэг. Тэг Клэри гайхаад юу яриад байгаа юм бэ гэсэн чинь чи гэртээ ирж болохгүй гэр маш аюултай болсон. Чи Саймон нэрээ оч тэг Саймоныг 7 хоног тэгээ намайг эргэж залхахтал ерөөсөө тэнцэнээсээ гарч болохгүй Саймонтай л хамт байж гэж хэлдэг. Тэг Клэри гайхаа байж л цаана нь янз бүрийн дуурайд тэгээд ээж нь Клэри би чам маш их хайртай гэж хэлээд буцан тасардаг. Тэг Клэри эргүүл ээж рүү залгасан боловч уц нь холбогддгоо. Тэг Клэри маш их айд сандардаг. За тэгээд Джейс рүү эргэж очиод ээж маань аюул орсон байна. Чи надад уц өгөөч гэж хэлдэг. Гэтэл Джейс надад уц байхгүй гэж хэлдэг. Тэнгүүт нь Клэри Джейсийн гарт байгаа нэг уц шиг хөөрөмжидэг. Түүнийг аваад энэ уцсан штэ чи надад өгч гингүүд Джейс үгүй чи яагаад надад хүрээлэн рүү явна гэж хэлдэг. Тэнгүүт нь Клэри Джейсийг цохоод нөгөө Джейсийн барьжсэн уцыг нь аваад шууд гэрлүүгээ цохтой явдаг гэсэн. Тэг ингээ харангуй жоохон амар агаад шууд годомжинд зүгээр хүн цохоод уц ингээд чи булаг аваа авчдаг. Тэгээд бүр гүүж агаад нөө уц гэж бодоод залах гэсэн. Үнэхээр Джейсийн хэлсэн үнэн тэр нь ерөөсөө уц биш байдаг. Тэг Клэри ямар ч байсан ингээ гэрлүүг очдөг. За гэрлүүг очсон чинь ингээ орцсон хав харанхуу. Тэгээд гиниг одоо хаус нэг 2 айл амьдэрдэг гэсэн үг. За тэгээд Клэри ингээ нэг давхарт нь болохоор Дороти гэдэг нэг төлөгч эмэгтэй амьдэрдэг. Тэгсэн чинь тэр эмэгтэй зүгээр ингээ сууждаг байхгүй. Тэгээд Клэри ингээ асуугаад манай ээж юу тохиолсон та мэдсэн үг чи үгүй зүгээр нь Орсын гэрэл шатчихлаа. Тэгээ танаа лүг манай Орсын гэрлийг янзалж өг холоо гэж шал өөр яриа суугаад байдаг. Тэгээ Клэри за би хэлнэ гэж хэлээ буцаад дэше гараа гэрлөөгөө очдөг. За тэгээ гэрлөөгөө очоод хаалгаа дэлгүрдээд онгойлгодог байгаа. За тэгсэн чинь ингээд гэр нь ингээ юу ч болоог юм шиг байдаг. Тэгээ сайн анзаараад үтсэн чинь ингээ буудан дээр байсан юмнууд доошоо унтсан. Ер нь жоохон юм их самраагүй болцсон байж байгаа байхгүй. Тэгээ Клэри ингээ гайхаад тэглээ галтгоо орчилгаад тэгээ дараа нь ээжийн хөрөл ороод ээжийн хөрөнд нь ингээ ор хураалттай гэж болоог юм шиг байждаг. Тэг буцаа өөрийнхөө өрөөлөө ороод тэг буцаа гараад том өрөөлөөгөө ороод тэгээ гайхаад ээжийнхэн бүх зуршин зурнууд ингээ байхгүй болсон. Ингээ жазны одоо байсан бүрнүүд нь л үлдсэн. Тэгээд нэг ганц 2 жазтай зураг нь ингээ байж идэг. Тэгээ нэг жазтай зураг нь юу гэхээр ээж, Лүк, Клэр гурийн одоо ахуулсан юм зураг байдаг. За ингээ энийг хараа байжлгийн тарт нэг аимшигтэй чимээ гардаг. Нэг хүнд биетэй юм бие чирээ явж байгаа юм шиг. Тэг Клэри аагаад эргээд артал маш им үзлийн царайтай маш том 8 альчиг биетэй энэ тэндээсээ ингээд одоо зүр шиг юм гаргасан чөтгөр гэхэд чөтгөр ш одоо юу юм идэхгүй юм Клэри рүү тайрдаг. Тэг Клэри арагшаа ухраад хан тулдаг. Тэг яалчгүй зүхтах газарлахгүй болдог. Тэг Клэригийн гарт юу исэн бэ гэхлээр ямар ч байсан тэр Люкийн жаз байдаг. Тэг Люк тэр өөрийн жазыг аваад Клэри тэр чөтгөрлөө шийддэг. За тэр чөтгөрлөө шийдэхэд бол чөтгөр жоохон ингээд мөрөлдсөн ч гэсэндээ Клэри рүү өсөрдөг аа. За Клэригийн гарт болохоор өнөө Джейсээс хулгайлсан төхөөрөмжсэн. Тэгээ тэр төхөөрөмжийг шууд тэр
одоо чөтгөрийн ам руу чигдэг гэсэн үг. Тэгээд тэр чөтгөрөл Клэригийн дээр бол хөвтэй Клэрийг хатгадаг байгаа. За ингээд байж нөгөө нэг чөтгөр нь ингээд тэр төхөөрөмжийг залгисан учраас ингээд дэлбрээд уушаад алга болчдөг. Гэхдээ Клэри бол ямар ч тийм хөдлөх чадваргүй болоод хөвтчихийдэг гэсэн. За тэгээ нэг сэрсэн чинь гэрийнхаа гадаад цэцэрлэгт ээжийнх нь хичээнгүйлэн арчилдаг сарнайн ботны дэргэд болол хөвтчихийдэг. Тажууд нь бол Джейс байдаг. Тэгээ Джейс болохоор Клэри чи зүгээр үү гэж хэлдэг. Клэри болохоор бүр ярах тэнхлэг болоод тэгээд Джейс би яасан бэ гэж хэлэхэд чам руу Равенер гэдэг нэртэй чөтгөр дайрсан. Чи тэр чөтгөрийг устгасан. Гэхдээ тэр чөтгөр чамд гатгсан учраас чөтгөрийн хор чиний бие чингсэн манай тийм учраас чи удахгүй өхнэ гэж хэлдэг. Тэгээд Клэри бол нүдэн ханаад өглөө хүлээдэг. Джейс болохоор би ихтэй чамайг яаж саа хүрээлэн рүү аваач гэж хэлдэг. Тэгээд Клэри болохоор цагдаа дуудаа Джейс цагдаа дуудаа гэж хэлэхэд цагдаа нар аль хэдийн ирсэн гэж хэлдэг. Гэтэл тэр цагдаа нар яг үнийг хэлэхэд жинхэнэ цагдаа нар чөтгөрүүд байдаг. Зүгээр л зүсээ аврагсан чөтгөрүүд. Тэгээд Клэрид хэлэхдээ би чамд хэлсэнтэй чөтгөрүүд бол янз бүр байдаг. Зарим нь хүн шиг харагдаг, зарим нь цагдаагийн дүр чивэрдэг, зарим нь Равенер шиг ийм үзлийн муха царайтай байдаг. За тэгээд энэ цагдаа нарт болж хандаад хэрэггүй яг үнийг хэлж энэ цагдаа нар цогтох хэвээр. Тэгээд яг одоо би чамд юу хийх хэвээр вэ гэхээр рүүнээ зурна гэдэг. Тэр рүүнээ гэдэг нь юу вэ гэхээр одоо ийм стили гэдэг зүйлээр хүний арьсан дээр зурдаг шивээс гэсэн үг. За тэгээд энэ рүүнээ болохоор чамайг ингээд харагдахгүй болгоно гэж хэлдэг. Тэгээд Клэри зөвшөөрөөд Клэри рүүнээ зураад тэгээд Джейс Клэри хоёр хүрээлэн рүү очдог байна. За ингээд Клэри нэг сэрхэд мархуу цэвэрхэн даваатай зөөлөн орон дээр сэрдэг. За тэгээд Клэригийн нүдэн нээж ажил нөгөө нэг Изабель харуустай үзэсгэлэнтэй охин өөрийн харуустай ах Алигийн хамт түүний хажууд байждаг. Тэгээд Клэри сэрээд би юу болсон бэ? Хаана наа гэж хэлэхэд чи ингээ хүрээлэн байна. Тэгээд чамайг сэрэнгүүд хож хурж иж уулаарай гэж хэлсэн гэдэг. Тэгээд Изабель Клэри нэг юм болгодог. Тэгээд Клэри бол боссон. За тэгээд босонгуудаа Изабелийн өмд цамцыг өмсдөг байгаа. Яг л өөрийнх нь өмд цамц нь чөтгөрийн хооронд одоо нороод ерөөсөө Джейс шатаацсан гэж хэлдэг. За тэгээд Клэри гараад тэр институт гэдэг маш том байгууламжаараа л явдаг. За тэр байгууламжийг ингээд дүрслэх юм болвол маш том ийм одоо байгууламж байгаа хгүй. Тэнгүүтээ хонгилтой. Тэг хонглын хоёр талаар ингээ баахан өрөөнүүдтэй. Тэг өрөөндүүд нь болохоор оор, юм шүүгээ, тэгээд юм угаалгуураатэй, дөр юм имлэгч юм шиг, эсвэл юм төр хорогдох байр юм шиг юм засалттай. Тэгээд эсвэл юм том танхимтай байж байгаа. За тэгээд Клэри тэр нөгөө нэг хот гэдэг хүнийг олох гээд тэр хүрээлэнгээр явж байгаа. Тэгээд англиараа институт гэж нэрлэдэг аахгүй. Хүрээлэнгүүд монголоор жан цэцэрлэг хүрээлэн сонсогч магадгүй. Гэхдээ тийм биш. Шинжлэх ухааны хүрээлэн гэдэг шиг хүрээлэн гэсэн үг. За тэгээд тэр институтээр гайхаад хонглоор нь явжсэн чинь нэг төгөлөр өрийн чимээ сонсогддог. Тэгээд нэг танхимаар ороосон чи Джейс тэн чи төгөлөр ураад туур тоглоод зогсож байдаг. Тэнгүүт нь Клэри намайг ингээ хаж дууцсан гэдэг. Тэнгүү Джейс за би чамд дагуулад очие гэд. Тэгээд нэг номын саналаа дагуулждаг. Тэр нь болохоор маш том хоёр давхар номын сан байгаа. Тэгээд номын сангийн одоо голт нь болохоор том ширээтэй. Ширээнийхэн хөл нь болохоор энгийн ширээний хөл биш. Энэ сахиусан тэнгэрийн дүрслэлтэй. Тэр сахиусан тэнгэр нь болохоор ширээг ингээд өргөж байгаа юм шиг тийм дүрслэлтэй. Тэгээд ширээний ард болохоор хож гэдэг нэртэй буурууластай насаа тэр ир сууж идэг. Клэритэй танилцдаг. За хожийн хувьд гэх юм бол энэ хүрээлэн одоо захирдаг хүн гэх юм уу. За тэгээд Алик, Изабель, Джейс бүгдээрээ хурж ирдэг. Тэгээд Клэритэй танилцдаг. За Алик, Изабель болохоор төрөө хэлсэнчлэн төрсэн ах トゥ ус. Джейс болохоор тэдний хуурай ах нагаа. Ер нь бол өргөмөл ах нь гэж нэрлэх юм уу? Хуурай ах гэхээс илүү. За тэгээд Джейс Вайлент гэдэг Алик, Изабель хоёрыг болохоор Лайтвуд гэж өвхтэй гэж гардаг. За Клэри болохоор Клариса Фрей гэдэг нэртэй. За тэгээд Клэригийн хувьд гэх юм бол би одоо ингээд буцаж гэртээ очимаар байна гэж хэлдэг. Тэгээд яагаад гэх юм бол гэртээ юу басыг би ингээд дахиж мэдмээр байна. Тэгээд бас өөрийнхөө хувц сунар янз бүрийн хэрэгтэй байвал бас тэрийг авчмаар байна гэж хэлээ. Дээрээс би бас люхтээр маарна гэж хэлдэг. За ингээд люхтээ ингээд уцаар
ярьдаг аахгүй. Тэгээ энэ ном бичигдсэн үеийн болохоор яг ингээд хүмүүс болгонд iPhone гэсэн ухаалаг утас байгаа үед бичигдээгүй. Ингээд төвчлөртэй утастай, суурь утастай үед бичигдсэн ном болохоор Клэрийн ингээд суурь утаснаас Люк руу залгадаг. За тэгээ Люктэй ирэхэд Люк болохоор Клэрийг чи надтай дахиж бити холбогдоорой гэж хэлээд хайдаг гэсэн үг. Тэгээ Клэрээ уйлжидэг. За тэгэнгүүтээ за би яадаг гэсэн буцаад одоо гэртээ очих хэрэгтэй байна гэж хэлээд би ээжигээ зүгээр шиг шалах хэрэгтэй. Ээж магадгүй гэртээ буцаацсан ч ээж магадгүй гэж хэлдэг. За ингээд Джейс Клэри хоёр хамтдаа Клэригийн гэрлөө явдаг. За энэ Клэрийг гэрлөө явсан чинь өнөө л нэг орцон харанхуу хийвэрээ тэгээд бүр ингээд одоо гайхшил төрүүлмээр байж идэг. Тэгээд Клэри Джейс хоёр ямартаа ч ингээд гэрлүүг очдөг. За Клэригийн Джейсээс нь хулгайлж аваад чөтгөрийг устгадаг төхөөрөмж болохоор чөтгөр илрүүлэгч төхөөрөмж юм байлээ. Тэгээ Джейс болохоор тэр бас төхөөрөмж байгаа. Тэгээ Джейс тэр төхөөрөмжөөр ингээд 90 тараа утсан чинь чөтгөр өрөөсөө илрээгүй. Тэгээ Джейс Клэрээр дээшээ гараад тэгээд Клэригийн гэрэл ордог. Тэгсэн чинь Клэригийн гэрэл орсон чинь Клэрийн гэр ингээ хоосон болсон байдаг. Бүр юу ч байхгүй тавилга мавлаг юу ч яахгүй зөвөр галтхооны өмнө байсан гэд өвшөөгөө мөгөө те тэр ингээ хов хасан аяг 5 нь хүртэл байхгүй. Тэгээ Клэри бүр мэл гайхаад цэл өхрөөд бэж л гинцүүх орсон хаврах том битэй хүн тэр хоёрлоо дайрдаг. Тэгээд Джейс бол Клэрийг хамгаалаад тэр авраг биттэй тултан тэгж жагаад Джейс тэр авраг битийг бол устгадаг. Тэгээд Клэрээ гайхаад энэ одоо яагаад миний гэрт юм авраг битээ хүн байгаа юм бэ гэсэн чинь энэ бол орхигдосод гэж хэлдэг. За орхигдосод гэдэг нь юу вэ гэхлээр одоо маш одоо гүнзгий ойлголт гэх юм уу. За үүний төрөнд тэгэхээр сүүдрийн ангууч одоо Нефилим гэдэг зүйлийг та бүхэн тайлбарлаж өгье. За Джейс болон одоо Алик, Изабель, Хож эдгээр бүгдээрээ сүүдрийн ангуучид за энгийн хүн биш гэсэн үг. За домогт дурсаар болов сүүдрийн ангуучийг хэрхэн бүтээсэн бэхээр хүний одоо цусыг одоо сахиусан гэрийн цустай хойлоод сүүдрийн ангууч бүтсэн. Өөрөлдмөл одоо сахиусан тэнгэр хүн хоёрын дундаа сүүдрийн ангуучид бий болсон гэсэн үг. За сүүдрийн ангуучдын гол одоо зорилго нь юу гэхээр хүмүүсийг чөтгөрүүдээс хамгаалах, энэ ертөнцийг чөтгөрүүдээс хамгаалах, чөтгөрүүдтэй тулалдах гэж байгаа. За тэгэхээр тэр сүүдрийн ангуучдын засгийн газар гэж байгаа. Тэр засгийн газар нь болохоор Клав гэж нэрлэдэг. За Клав бол бүх хууль дүрмийг тогтоодог, тэр сүүдрийн ангуучдыг бэлтгэдэг. За сүүдрийн ангуучд бол хар багаас ахуулаад тулаанд бэлтгэдэг. Тэгээд Серафим гэдэг илт бас мөн алтан ташуур гэх мэтчлэн элдв бүсийн зэвсгүүд бол ашиглаж чөтгөрүүдийг бол устгадаг байгаа. За Серафим гэдэг элт нь болохоор зүгээр ингээ гадаас гараад юм савх шиг, саваа шиг юм тэнгууд ингээд тэр Серафим гэдэг элт болгон өөр ингэсэн нэртэй. Жишээлбэл Габриэл гэдэг нэртэй байж болно. Тэр одоо саваагаар ирээ Габриэл гэж шивнэх юм ойрлонгууд тэр нь болохоор сунаад элт болж хувираад тэгээд мөнгөлөг гэрэл засруулсан одоо чөтгөрийг устгах чадaltaй элт болж хувирдаг гэсэн үг. Тэгээ энэ элтийг бол одоо сүүдрийн ангуучлаа өөрсдөө бүтээдэг. За тэгээд энэ хүрээлэн нь юу гэхээр ийм хүрээлэнгүүд бол хаасаагүй байдаг. Одоо Нью-Йорк, Лос Анжелес гэх мэтчлэн одоо Лондон гэх мэтлэн газрууд байдаг. Тэгэхээр энэ хүрээлэнгүүд нь болохоор одоо сүүдрийн ангуучдыг бол төр ингээ орогнуулдаг газар гэсэн үг. Эсвэл ингээ төр амьдраад тэгээд ингээ тэр хүрээлэн дээрээ үйл ажиллагаа явуулж одоо тэр оногдсон газар нутгаар хамгаалдаг гэсэн. За сүүдрийн ангуучдын эх орон гэж байгаа. Тэр нь болохоор одоо Идрис гэдэг нэртэй. За Идрис нь хаана байдаг гэхээр Герман, Францын гол байдаг гэсэн. За газрын зургаас хармал Герман, Францын гол болохоор Швейцар байгаа шүү дээ, тий. Гэхдээ энэ ном дээр болохоор Герман, Францын дод Идрис гэдэг жижигхэн улс байгаа. Тэр улс нь Аликанте гэдэг юм нийслэлтэй. Тэр нийслэл нь болохоор Шилэн хот гэж бас өөрөөр нэрлэдэг. Тэгэхээр бүх одоо сүүдрийн ангуучдын эх орон нь Идрис байгаа. Идрисээс өөрөлдмөл ийш тийшээ тамилагдаад хүрээлэнд одоо сууршаад тэр газар нутгаа хамгаалаад зүрүүдийг устгадаа гэсэн үг. За Джейсийн хувьд гэх юм бол Джейс Вайлент гээд өөр овогтой байгааз. За Джейс Вайлентийн хувьд гэх юм бол за Вэлант гэж бас нэрлэдэг. За Вэлантийн хувьд гэх юм бол одоо Лайтвудын хамгийн сайн найзынх нь одоо хүүхэд гэсэн үг. Тэгээ хамгийн сайн найз нь нас барсан учраас одоо хүүг нь үргэж аваад ингээд Лайтвудынхэнтэй хамт амьдарч байгаа. За ингээд жоохон тодорхой болж агаад за тэгэнгүүт
Джейс болохоор тэр орхигдосод гэдгийг тайлбарлах. Тэгвэл тайлбарлах гэхээр нэг чөтгөр ингээ илрүүлдэг одоо төхөөрөмжөд гарч ирээгүй штэ чөтгөр байна гэж. Яагад бол орхигдосод гэдэг нь чөтгөр биш гинэ. За тэгээд одоо сүүдрийн ангуучдаг бол энгийн хүмүүсийг шууд сүүдрийн ангуучид одоо болгох боломж бол байхгүй. Тэг яаж энгийн хүмүүсийг сүүдрийн ангууч болгодог вэ гэхээр үхлийн аяг гэдэг зүйл байх хэрэгтэй гэж аахгүй. Тэр үхлийн аяг нь юу гэхээр сахиусан тэнгэрийн одоо цус тусаас нь үхлийн аяг гэсэн. Тэгэхээр тэр сахиусан тэнгэрийн тэр үхлийн аягнаас одоо сүүдрийн ангуучид болгох тэр энгийн хүмүүст уулгаад тэгжээ сүүдрийн ангуучдыг бүтээдэг гэж нэрлэдэг. Тэгээ сүүлийн болохоор сүүдрийн ангуучид маш их одоо ховорцсон. Тэгээ хоорондоо бол мэдээж одоо өөр хөвгтэй болж болно. Гэтэ яагаад ховорцсон бэ гэхээр тэр үхлийн аяг гэдэг зүйл нь байхгүй болсон гэсэн. Алга болсон. Сүүлийн 15 жил ерөөсөө олдоогүй байхгүй хаана гэдэггүй. Тийм учраас сүүдрийн ангуучид би дахиад бинийг ингэж бүтээж чадахгүй байгаа. Гэтэ мэдээж сүүдрийн ангуучдыг шинээр бүтээхэд бол цаг хугацаа одоо маш их зүйлүүд мэдээж бэлтгэл хэрэг болно шүү дээ тийм. За ийм учраас одоо сүүдрийн ангуучдыг бүтээж чадахгүй байгаа. Гэтэл зөв энгийн хүн дээр тэр рүүнэ гэдэг тэмдгийг ингээд тавихад юу болдог вэ гэхээр тэр хүн өгдөг. Эсвэл тэр хүнийг одоо хүлгүүгээр үүний тэмдэг тавсаар агаад тэр хүнийг галзууруулад ийм нэг орхигдосод болгож хуургадаг гинэ. Тэр нь болохоор тэр үүний тэмдэг тавьсан хүнийхээ боол болдог. Тэр үүнийг хэлсэн бүх зүйлсийг хийдэг гэсэн үг. Тэгэхээр зүгээр л гадуур ингээд зугаал явж байгаа энгийн үнийг хулгайлж авчрангуудаа маш олон рүүнээ хүл хүрэхийг рүүнээ тэмдгүүдийг тавьсаар агаад хамлаад тэг маш их өвдөлтийг мэдрээд тэрэнд орхигдогсод одоо орхигдогч болж хувираад тэгээд тэр хүндээ хүчин зүтгэдэг гэсэн үг. Тийм учраас тэр хүн бол ингээд чөтгөр биш. Чөтгөр бол ингээд алчингууд ингээд алга болчдөг гэж байгаа штэ. Тэр нь болохоор чөтгөр өвч байгаа гэсэн үг биш. Зүгээр л одоо хуучин хэмжээс рүү очиж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хамрууга буцаж очиж гинэ гэсэн үг юм байл та. Тэрээс чөтгөрөг бол бүрэн устгах боломжгүй гэж үздэг. Гэтэл орхигдогчийг ингээд одоо ээжээс алж байгаа штэ. Тэмүүл төрөөсөө уусаж алга болоогүй тэр чигээр ингээд цогцсон ингээд үлдсэн гэсэн үг. За ингээд тэр хоёр ямар ч ингээд гэрээсээ юу ч олж чадаагүй тэгээ буцаа хүрээлэн дээр ирдэг. Ирэхээс өмнө нэрээ юу адیں۔ Нөгөө нэг Клэригийн хурш нөгөө Дороти гээд төлөгч эмэгтэйгийн гэрт очилдог байгаа. Тэгээ тэр төлөгч эмэгтэйгийн гэрт очлонгуудаа цаймаа байгаа байж л тэр төлөгч эмэгтэйгийн гэрт нэг юм хөшиг байдаг. Тэр хөшигний цаана болохоор одоо портал гэж одоо нэрлдэг, портал гэж бас нэрлдэг. За монголоор бол портал гэсэн байсан. Тэр портал гэдэг нь юу вэ гэхээр юм 5 хэмжээс хаалга гэсэн үг. Тэгэхээр хүссэн газар л гоё ингээд цухтааж болохоор тийм хаалга байгаа. Тэр хаалгыг хараад Клэри сонирхоод тэр хаалга руу шууд ороо явчихдаг. Тэгмэд араас нь Джейс найрлаад ороо явчихдаг. За тэгээ тэр хоёр тэр хаалгаар ингээд орж явангуудаа гэж ойрлоод тэгээ гэвгэнд ийм Клэри танил газарт буудирдаг. Энэ болохоор Люкийн гэрийн цэцэрлэг байдаг ахнаа. За ингээ Люк бол нөө номын дэлгүүр ажилладаг. Тийм тэгээд Клэри ингээд Клэриг дахиж бицээж битгийрээрээ гэдээ янз бүр хэлсэн маа штэ. Тэгвэл Клэри ингээ Люк руу буцаж очихоос ингээд ягаад тэг хүрээлэн рүү явъя гэж хэлсэн боловч Джейс бол техник хэлж Люктэй очиж уулсан дээр ахаа гэж хэлдэг. Клэри ч гэсэн санал нийлээд бас өөрийнхөө хідэн хувцснуудыг олж авчрээ гэж боддог. За тэгээ Люкийн хашаа руу амартайч ингэ тойроод авираад орсон чинь Саймон байждаг. За Саймон гэх юм бол ингэ Клэри 2-3 хоног алга болсон. Клэри бол ингэ 3 хоног ухаанг байсан байгаа байхгүй. Тэгээ 2-3 хоног алга болсон. Тэгээ гэртлэн залгаа гэрийнх нь уцаал богдохгүй. Люк тэрэнгүүд ээжтэйгээ хамт ингэ хамаатныдаа оцсон гэж хэлсэн. Тэнгүү Саймон болохоор чамд ямар ч хамаатай байхгүй гэдэг би мэдэн штэ гэд Клэрид хэлжэдэг. Тэгээ тэр гурав болохоор Люкийн гэрт нууцаар ороод байж идэг. Тэгсэн чинь Люк баах ингээ зэвсэг ингээ цүнхэндийг хадгалсан хувц өнрөө ингээ хадгалсан байж идэг. Клэри гэдэг юм бол өөрийнхөө өрөөлөө ороод тэгээд өөртөө хувц цүнхээ аваад гараад ирдэг. Тэгээд өөрийнхөө хувцыг сольж өмсөд гараад ирдэг гэсэн. За ингээ байж Люк 2 хүний хамт ирдэг. Тэнгүүд Джейс шууд нэг юм номын төвөр ард зогсоод Стили гэдэг дөрөвний зурдаг одоо зэвсгэрээ зэвсэг гэх нь хаашийн нэг юм чулуу шиг байгаа хгүй. Тэрүүгээр ингээ өөртөө харагдуулдаг одоо байдлаар ард зогссон тэр нөгөө номын
тавиараа юм шилэн болгоод тэгээд өөрөө зөвхөн тэр хүмүүсийг юуж харж болохоор тэгээд тэр хүмүүс өөрсдийг харж болохгүйгээр ингээд тэр хүмүүсийг ажиглаж идэг. За Люк болохоор хоёр юм хүнтэй одоо Клэригийн ээжийн талаар яар байждаг. Тэгээд Валентин болвол тэр хоёр хүнийг Люк руу явуулсан байлээ. Тэнгүүд нь тэр хоёрын Люкас асууж байгаа байхгүй. Өглөө хаанагаа вэ гэнгүүт Люк вирусээ мэдгүй Жос надаа өглөө хаанагаа хизэж хэлж байгаагүй. Тэгэхээр Жос надад ямар ч хамаагүй. Тэг Клэри гэдэг охин ч гэсэн надад ямар ч хамаагүй гэж хэлдэг. Тэгээд Люк бол тэр хоёрыг ямар ч байсан ингээ явуулдаг. Тэгээд Люк өөрт одоо бэлтгэсэн тэр зэвсэг хувцсуудаа аваад гэрээсээ гараа явдаг. За ингээ Клэри, Джейс одоо Саймон 3 ингээд зогсож идэл Джейс нэг зүйлийг хэлдэг нь юу гэхээр саний хоёрын бол миний аавыг алсан хүмүүс байна гэж хэлдэг. За Джейс нөгөө нэг Вейланд гэдэг жааштай. Вейланд болохоор Джейси аавыг Майкл Вейланд гэж нэрлэдэг. Вейланд яаж өгсөн бэ гэхээр Джейсиг 10 настай байх үед саяны хоёр хүн хурж ирээд Джейси аавыг Джейси нүдэн дээр нь алаад явсан байгаа. Бүр цогцыг ингээд үлдээвч аваад явсан байдаг байхгүй. Тэнгүүд Джейс ингээд маш их хорсож явдаг. Тэгээ аавтаа бас маш их хайртай, аавыгаа маш их сандаг. Тэгээ миний аавыг алсан хүмүүс энэ хоёр хүн байна гэж хэлдэг. За ингээд ямар тач Джейс, Саймон, Клэри гурав түрүү хэлсэнчлэн хүрээлэн рүү буцаад явдаг аа. За тийм ингээм метрогоор буцаж явдаг. За Нью-Йорк хотод энэ үйл явдал болж байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй. За Нью-Йорк хот бол одоо нийтийн тээвэр хөгжсөн газар юм байна л да. Тэгээд метро, такси, ер нь автобус энэ төрөл нь явчихдаг юм. Ихэвчлэн ер нь метрогоор л явчихдаг юм лээ. За тэгээд хүрээлэн дээр эргэж ирдэг. Тэгээд нөхцөл байдлыг хааж тайлбарладаг. За тэгсэн чинь Саймон Изабель бол ингээ харж дуурж марлаад дээвэрхэн болно хөөрхөн өсөр насны хүүхдэд яадаг лээ тэ Саймон ч уг нь Клэрид хайртай штэ гэхдээ ингээд Изабель амар үзэсгэлэнтэй болохоор Изабелийг харж хорхон гоод Клэри бас ингээ Саймоныгаа харамж марамлаад тэгсэн мэтлээсөө Клэри бас Джейсийг шорхоо Джейсаас ингээд Клэрийг шорхоо бүр гурвалжин дөрвөлжин тавгалжин юм болж идэг заяа. За тэг ямарс энэ хүртэл ингээд эхний ингээд парта дуусгаж бодож дээ. Тэгээд дараагийнхаа парт 2 гэж оруулъя гэж бодож дээ. Тэгээд маш их баярлалаа.